Энэ иргэдээс шүүмжлэлт дагуулах нь аргагүй. Яг тэгвэл одоо энэ асуудлыг яригж хахад би байнгын хорон дээр ч хэлж ирсэн. Нэг л их хурлын гишүүд гэмт хэрэг үйлчээд энэ их хуралд орж ирээд нуугдаад байдаг, дархан эрхийн ард нуугдаад байгаа юм шиг ийм сэтгэл төрөх тийм нөхцөл байдал үнэхээр үүсэж байгаа нь үнэн. Энэ дээр дархан эрхийн асуудлыг би бол жишээлбэл ойлгохдоо үг хэлэх эрхчлөөг нь хамгаалах гэж олгосон байгаа. Түүнээс аливаа нэг гэмт хэрэгээс одоо прокурорын газар шалгахаас нь хамгаалсан ч юм уу. Гэмт хэрэгтнийг хизээж хаанч тэр нь одоо өстой ямар эрх тушаалтай албан тушаалтан байна. Гэмт хэрэг үйлдсэн бол тэр шалгаж явах ёстой. Миний байр суурь бол ийм байгаа. Энэ асуудал дээр бол нөгөө үндсэн хууль дээр томьёологдсон байгаа энэ томьёо эднэрээс хараад үзэхэд яах аргагүй нэг талаас нэг байр суурь хэлэгдэн тэр техникийн яг цэвэр эрх зүйн бас тайлбарын асуудлаа үндсэн хуулийн цэц нэг тал руугаа бол гаргаж өгөх нь зөв байх. Түүнээс энэ дээр бид нар одоо сая л гэхэд үндсэн хуулийн маргаанчинд тал талдаа бид нар өөр тайлбарлаж явж эцсийн дүндээ бидний хинж үндсэн хуулийн цэцийн өмнөөс тэр тайлбарыг чинь гаргаж чадахгүй байгаа шүү дээ. Үндсэн хуулийн цэц энийг нэг талд нь гаргаж өгнө. Би нэг талдаа гаргаж өгөхдөө энэ дээр бол гэмт хэрэгтнүүдийг хамгаалах талдаа гаргах ямар ч боломжгүй гэж бодож байна. Яг бол үндсэн хуулийн өөрийнх нь цаад санаа агуулга тийм байхгүй. Их хурл дэвшигтэй бид нар бүгдээрээ цагдаагаас би ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн. Өөрөөр хэлбэл ёстой нөгөө презумпц ярих юм бол гимгүүн зарчим энгийн иргэдэд үйлчлдэг бол их хурлын гишүүдийн хувьд бол ерөөсөө гэмт хэрэгт холбогдоогүй байх презумпц шууд үйлчилж байгаа байхгүй юу? Тийм учраас тэр шалгуурыг давж иж нэр дэвшиж орж ирж байгаа шүү дээ. Тэгээ ийм зүгээр маргаантай асуудал байгаа болохоор нөгөө эрх бүхий үндсэн хуулийн цэц дээрээ нэг тал руугаа гарахгүй бол энэ маргаан цаашаа яваалах юм билээ. За эрхэм гишүүдээ энэ дээр хов хонзонгоор төрийн ажлыг явуулж болохгүй. Энэ бол яг л зарчмын зүйл ярьсан. Миний хувьд бол хууль зүйн байнгын ороогоор анх удаа одоо би бас асуудал оруулж байгаа. Хуульч гишүүд бол асуудлыг субъектив биш, объектив хандах ёстой гэж би итгэдэг. Энэ дээр гол хэлэх гэж байгаа санаа гэвэл 4 жил энэ улсын хурлын гишүүний дархан эрхийн ард нуугдах тухай яриаггүй. Гэмт хэрэгт холбогдсон гутал шууд бүрэн эрхээс нь түтгэлзүүлдэг, улсын хурлаар орж ирдэг энэ асуудлыг би хамгаалж ярьсан. Одоо яаж улсын хурлын гишүүнийг зүгээр л гүтгээл алуурчин хулгайч гээл тэгэл АТГ дээр байцаагаал яваад идэг. Тэгэнгүүтэл нөгөө дархан эрхэд нөлөөлдөг. Нөгөө сонгогчдын эрхэнд нөлөөлөд идэг. Өнөөдөр энэ хувь хүний асуудал яриаггүй. Улсын хурлын гишүүн урааны асуудлаар, оюутлогын асуудлаар маш том байр суурь эдлэгдэг. Хэрэг одоо шийдвэр гаргадаг. Энэ дээр АТГ дээр прокурор дээр гогдуулсан яваавал тэр хүн шийдвэр гаргах тэр дархан эрх, сонгогчдын эрхэнд халдж байна гэсэн. Энийг үндсэндээ улсын үндсэн хууль зөрчсөн бол одоо 29.3 дээр үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эргүүлэн татнаа. Хамгийн гол нь улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухайн асуудлыг гэж байгаа шүү дээ. Холбогдсон гутал тат гэж байгаа. Тэрнээс биш ингээд зовоогоод ингээд АТГ дээр дэгээтэй байгаа тохиолдолд улсын хурлын гишүүд хараат бус байдлаар асуудалд орох гээд байна. Олон гишүүд би нэрийг яриад явах. 4 жил өнөөдөр шүүхтээр гогдуулж байгаа хүн яаж өнөөдөр яг ингэж хараат бусаар асуудлыг шийдэх вэ? Би өнөөдөр өөрөө бол гүтгүүлээ, доромжлуулаад, сошиалоор яллуулсан. Надад хамаагүй. Дараагийн парламентын гишүүд залуучуудад, дараагийн парламентод энэ чухал учраас энэ асуудлыг ярьж дараагийн улсууд хинээс ч айхгүйгээр хараат бус байдлаар үгээ хэлдэг байх боломжийн төлөө өнөөдөр энийг ярьж байгаа.